За би баруун бус баруун аймагуудын талаар ярина. За эндээс 1 жилийн өмнө Малажихын салбарыг эрсдлээс хамгаалах гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг тасалдуулахгүй, тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, өвөлжилт хавралтын хүндрэлийг даван тулах зорилгоор улсын хурал мал амьтны тэжээл Улаанбаатар гурилын галийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсан байна. За энэ 1 жилийн хугацаанд импортоор орж ирэх гурилын татвар 3 дахин нэмэгдсэн. 1 жилийн дотор 64.2 мянган тонн Улаанбаатар гурил импортлсон гэд танилцуулган дээр бичсэн байна. Энэ 64.2 мянган тонн гурилын бараг 40-50% нь бол баруун бүсийн боомтуудаар орсон байна. Тухайлбал Баян-Улиг аймгийн Цагаан нуурын боомтоор 14.1 мянган тонн, Увс аймгийн Боршоо боомтоор 10.3 мянган тонн импортоор Улаанбаатар гурил импортлсон байна. За энэ юу хэлээд байгаа гэхээр нэгдүгээрт баруун бүст тариалт хийх ямар ч боломж байхгүй. Баруун бүст ажиллаж байгаа нэг ч гурилын үйлдвэр байхгүй. Тэгэхээр Оросын холбооны улсын алдаан хязгаар Улаанбаатар их тариалдаг. Оросын холбооны улсын хэмжээнд их хэмжээгээр Улаанбаатар гаргадаг бас том үйлдвэртэй. Альяскийн үйлдвэр байдаг жишээлхэд Монгол улсад ихээхэн хэмжээний бүтээгдэхүүнээ борлуулдаг. Энэ үйлдвэрүүдээс 600 км алслагдсан газраас энэ хоёр боомтоор бараг л Монгол улсын импортын 40-50% импортлсон байна. За одоо юу болж байгаа гэхээр хүнс хөдөлгөөн хүн үйлдвэрийн энэ төсөл батлагдсанаар газар тариалангийн салбар гурилын үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа хангах, стратегийн хүнсний нөөцийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл бүрд нь ийм эерэг үр дагавар гарна гэд яриад байгаа юм, тайлбарлаад байгаа юм. За бэлчээр томтоо энэ бол зөвлөдөө энэ дэмжиж байна. Гэхдээ сайдаа энэ баруун бүсд амьдарч байгаа ард иргэдийн энэ гар дээр очих гурилын зогсуултыг яаж хийхээр төлөвлөж байна. Жишээлхэд Баян-Улиг аймгийн Булган Дэлгүүн сум, Ховд аймгийн Мөн Хаярхан, Говьалд аймгийн Цэл Алдаа бугуут сумуудад Улаанбаатар хотоос 2000 км бартад замаар гурилыг тээвэрлэнэ. Улаанбаатараас өөр авах газаргүй. Гайлийн татварыг 15%-аар хаангуудаа Оросын холбооны улсаас импортлох боломжгүй. Тэгэхээр малчид ялангуяа ямар ч орлохгүй болсон. Арьсчир, ноос, нуулур үнд хүрэхгүй, бараг ноолурыг авч байгаа аж ахуйн нэгч байхгүй, хөв хүнч байхгүй байна. Ямар ч орлого байхгүй, барааны үн нэмэгдээд идэг. Дээрээс нь бодлогоор энэ гурилын үн нэмэгдэхэр байна. Ялангуяа энэ баруун аймагт ямар гурилыг хямд ард иргэдэд хүргэх боломж байна. Тэр талаар Инх баяр сайдаас асуулт байна. За Жадамбагийн Инх баяр гишүүн сайд хариулт өгье. За гишүүний асуултанд хариулъя. Үнэхээр Монгол улсын өргөн дэлгэр нутаг орон газар зүйн асалтай холбоотойгоор тээвэр худалдааны өртөг их өндөр ялангуяа гурил дээр нөлөөлж байгаа. Нөгөө талаар гурилын үйлдвэрүүд маань газар тариалангийнхаа гол бүс нутаг төвийн бүстэй байрлаж байгаа. Ингээд цаа зах нь 2000 км хүрэх асуудал. Ингээд үн гарч байгаа. За өмнө яаж зохицуулдаг байсан бэ гэвэл хүнсний тухай хууль гэж байгаа. Хүнсний тухай хуулиар засгийн газар тухайн жилийн ургац валютын ханшны өөрчлөлт, хүнсний доктортой байдал нийлүүлэлт, баталгаат байдлаа дүгнээд зохицуулт хийж явах болцоотой буюу зохицуулдаг. Жишээд Баян-Улгийн баруун талдаараа бол квот олгох зохицуултаар баруун талынхаа доктортой байдлыг хангадаг. За нөгөө талаас баруун талаар импортлсон гурил бол 5% татвартай ордог, төвийн бүс бол 15% татвартай ордог. Гэх мэтийн зохицуултуудыг хийгээ явж байсан. Хууль гаргаад ингээд төгжсөн хэмжээнд болохоор нэгдсэн зохицуулт хийх буюу засгийн газар ийм асуудал төргөн шуурхай хандахын чадвараа алдчихж байгаа. Тэгэхээр энэ хуулийг зуссны дараа хэрвээ их хурл ингээд шийдвэл засгийн газар өргөн ерхийнхээ хугацаанд зохицуулт хийгээд үний нэг бодлогыг бариад зохион байгуулах бүрэн болцоотой.
Энэ жилийн 24 оны ургац боломжийн байсан нөөц бол хангалттай байна. Улаанбуудаа нөөцч бэлэн байна, бэлэн гурлийн нөөцч байна. Импортоор бас өнгөрсөн хугацаанд 24 онд 64, он гараад 17 ингээд 80 мянга гаруй тонн бэлэн гурил Монгол орж ирсэн. Нөөц хангалттай тул 25 оны ургац хураалт хүртэл ямар нэгэн үний одоо өөрчлөлт гарахгүйгээр зохицуулах бүрэн болцоо бүрдсэн байгаа гэдгийг хэлэх хүсэж байна. За ноол ур дээр бодлого явж байна. Ингээд цагаан алт хөтөлбөрийн хүрээнд улсын их хурлын баталсан төсвийн хүрээнд ям бүх их усрээд ажиллаад ноолор худалдаа авалтаа хийсэн. Хэрвээ үндэсний үйлдвэрүүдэд бид нар бэхжүүлж самнах хүчин чадлаа бэхжүүлээгүй бол энэ жилийн ноолорын үн 50-аас 70 мянган төгрөгөөр тогтох ийм эрсдэл байсан. Харин бид нар үйлдвэртэй тулдаа үйлдвэрээ бэхжүүлж амжсан тулдаа ноолорын үн зүүн бүсэд ихэд 150-165 мянгаар эхэлсэн. Одоо дунд хангай бүсэд 120-140 мянгаар явж байна. Одоо ингээ баруун бүсийн ноолоор эд одоо эхлэх гэж байна. За энэ бэлтгэл ажил эргэлтийн хөрөнгөний нэмэгдүүлэх үүднээс засгийн газар шийдвэр гаргасан. Монгол банкнд одоо асуудал хандсан байгаа. Монгол банкын асуудлыг дэмжигдүүл 500 тэрбум төгрөгийн вексел буюу өрийн бичиг үйлдвэрүүдээр бичигдэж ноолорыг худалдан авах дээр санхүүжүүлэхээр ингээд бодлого бол тодорхой. Одоо Монгол банкны хариу бид хүлээж байна. Монгол банкын асуудал дээр ингээд бодлогынхон зохион байгуулалт арга хэмжээгээ аваад эргэж мэдэгдээ гэсэн ийм хүлээлтийн байдалтай байгаа. За Жангабил гишүүн тодруулж асууя. За баруун аймагуудын боомтуудаар одоо гурлийн татварыг тэглэх асуудлыг засгийн газар шийдэх боломжгүй болсон байна. Хуулиар тэгж урд юм зохицуулдаг байсан байна. Одоо боломжгүйгээд тийм хариулт авлаа. Сайдаа зөв ойлгосноо. За тэгэхээр гурлийн үн бол баруун аймагуудад замбраагүй нэмэгдэх юм байна. Одоо энэ асуудлыг яаж шийдэх юм бэ? Дахиад танаас асууя. Гарц байна да. Та бол ямар арга байж болох вэ? Нөөц хангалттай байгаа юм байна ойлголоо. Баруун аймагуудад энэ тээвэрлэж аваадсан алдар бүрсэн гурлыг яаж ард иргэд худалдаж авах юм бэ? Энэ дээр тодорхой хариулт авмаар байна. За Жадамбагийн их хоёр сайд нэмж хариулъя. За 25 оны төсвийн жил буюу энэ жил улаан гурил дээр ямар нэгэн үнийн өсөлтгүйгээр явах бүрэн болцоо байна. За бид юу оруулж ирэх үг бол 26 оны төсөв дээр бодлого оруулж ирнэ. Стратегийн хүнс болсон Улаанбуудаа гурилын доктор төдөлд хангахын тулд нэгдүгээрт жил бүр 100-аас доош мянган тонн Улаанбуудааг худалдан авч улсын нөөц бүрдүүлэх. За нөгөө талаар бүсчилсэн одоо байдалтай холбоотойгоор аслагдсан бүс нутагт тээврийн зардлын хэд их өсөлттэй нөлөөтэйгээр үн өсөж байгаа байдлыг докторжуулалтын төсвийн бодлогоор шийдэх бид нар санал оруулна. За энэ тэр хүрээнд гишүүд идэвхтэй оролцож дэмжиж өгөөрэй. Энэ бодлогоо бид нар аваа явуучвал ингээд үнийхээ зохицуултыг энэ төсвийн арга замаар шийдэх болцоотой. Хамгийн гол нь одоо бол энэ хаврын тариалт эхэлж байна. Тариалтаа бид нар идэвхжүүлэх, Улаанбуудаагаа тарих нь онцгой чухал байна. Хэрвээ Улаанбуудааны тарилтыг бид нар ингээд алдвал маш том алдаанд орох гээд л. Уулнах инквайри сайтаас нөгөө гишүүдийн асуугаад байгаа чинь Улаанбуудаа тарихын тулд гурил үнэтэй байгаа гэдэг зүйлээр биш ээ. Гурил нь хямдхан байх тэр айл талыг нь эрсдэлгүй болох зохицуултыг яаж хийх юм бэ гэж дээрээс очил асуугаад байгаа. Тэгээ энэ дээр уул нь бол одоо боломж гарцыг нээсэн улсын их хурлын тогтоол батлагдсан. Ер нь ард иргэдийн яг үндсэн гол хэрэглээ болсон гурил өнөөдөр үнэн нэмэгдэх нөхцөл рүү орвол ард иргэдийн худалдаа авах чадвар улам бүр дордож байгаа энэ цаг үе дээр одоо зөв тусах юм аа гэдэг талаас нь гишүүд яриад байгаа шиг байгаа юм. Түүнээс энэ ч би одоо бас дахиад хэлэхэд энэ үндэсний үйлдвэрлэлээ юм уу үндэснийхээ тариаланчдыг муу байгаасаа гэж бодож асуудал тандж байгаа нэг ч гишүүн бол байхгүй. Одоо хөдөө орон нутагт ялангуяа одоо жишээлбэл энэ хүүхэд байх ч сургууль цэцэрлэг гэл энэ хэрглэж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүний чинь 50 орчим хувь нь л гурил байгаад байна шүү дээ. Гурил болон гурилан бүтээгдэхүүн. Тэгэл энэ үн өсөд явуучвал яах вэ гэдэг эрсдлийг маш их ярьж байгаа. Тэгээ таны саяны үгэн дээр болохоор яг энэ жилдээ бол нэг үн нэмэгдэхгүй байх нөхцөл бол байгаа л гэж байгаа юм. Энэ жилдээ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үн цаашаага нэмэгдэх нөхцөл рүү орвол яах вэ? Тэрнээс өмнө ямар зохицуулт хийх вэ гэж. Би тэгээ болор чулуун дараагаас асууя гэж бодож байгаа юм. 60 мянган тонн гурил өнгөрсөн жилээс хойш импортоор орж иржээ гэсэн дүн танилцуулсан.
хэд хэдэн сард хэд хэдэн тооноор хамгийн том худалдаа өгснөр нь ямар компаниуд энэ гурилын импортыг хийсэн бэ? Энэ гайлын албан татварыг чөлөөлөхтэй холбоотой асуудал хэлцэж эхэлсэнтэй холбогдуулаад зарим иргэдээс бас мэдээлэл ирж илээ. Засгийн газраас гайлын албан татварыг тэгэлсэн хуулийг хүчингү болгоё гэд хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулаад бас зарим хэсэг нь татвар тавигдах чинь гэдээ урьдчилаад бас их хэмжээгээр гурил оруулж ирсэн тохиолдол бас байна шүү. Тэр дунд бас зарим нэг гурилын үйлдвэрүүч байх шиг байна гэдэг ийм мэдээлэл өгöd байгаа юм. Гэхдээ энэ эргэлзээг тайлж өгөх үүднээс тодорхой хариулт, тоо мэдээтэй хариулт өгөх зүйтэй байна. Бас одоо 2-3 улсын хурлын гишүүн орж ирж асуусан юм байна. Тэр энэ дээр нэг тодорхой хариулт өгч. Ажлын хэсгийн 8 дугаар микрофон. Хүнсгэлж хүн үйлдвэрийн яамны бодлого төлөлтийн газрын дарга боловсчлон улсын хурлын даргын асуултанд хариулт өгье. 2023 оны 5 сарын 1-ээс хууль хэрэгжигсэнтэй холбоотойгоор 6-7 сард өрөвлийн ханш бол 32 хүртлээ одоо буурсан байгаа. Тэгэхээр хойноос бол гурил мэдээж хямд үнээр бол орж ирсэн. За нийт орж ирсэн гурилын 34 нь 35.9 мянган тонн Сүхбаатар бомтоор орж ирсэн. За цагаан нуур бомтоор 14 мянган тонн, Увсын боршоо бомтоор 10 мянган тонн, Сэлэнг аймгийн Алтан булаг, Завхны Арцуур бомтоор 3.9 мянган тонн гурил бол орж ирсэн байгаа. За аж ахуйн нэгжүүдийн харин нийт оруулж ирсэн аж ахуйн нэгжүүд нэг 60 гаруй аж ахуйн нэгж оруулж ирсэн байгаа. За ер нь бол бид нар Баруун аймгаар нэлээд одоо үн доктортой байх үүднээс баруун талын аймагуд дээр энэ тухайн үед нь бол бас аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг авсан, ирсэн хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж болгоно нь одоо энд оролцох нээлттэй боломж нь бүрдсэн учраас нийтдээ 60 гаруй аж ахуйн нэгжүүд орж ирсэн. За гурилын үйлдвэрүүд ганцны гурилын үйлдвэрүүд одоо оруулж ирсэн импортоор өөснөө гурил оруулж ирж гэнэ гэдэг асуудал бол яригдж байгаа. Энийг бол бид нар тэр нарийн мэдээллийн танд бас жижиг өргүүлье. Ер нь бол гурилын үйлдвэрүүдээр очиод ажиллаад явж байхад хэрвээ бид одоо үйлдвэрлэлээ хийж чадахгүй бол ажлын байраа хадгалах энэ одоо хэвийн ажилчдаа авч үлдэх энэ үүднээс болохгүй бол бид нар гурил оруулж ирээд савлдахад одоо үйл ажиллагаанд хэвээ явагдах ийм нөхцөлийг чангаж болох юма гэдэг асуудлуудыг бас хэд хэдэн гурилын үйлдвэрүүд ажлын хэсэг очиж ажиллаж байхад бол бас асуудал дэвшүүлж ирсэн. За